Instagram дээр 2 сая гаруй дагагчдтай OnlyFans дээрээс 3 сая гаруй долларын орлого олж, өөр олон ашигтай бизнесийн их үүсвэрүүдтэй байсан Courtney Clancy яг л карьерийнхаа оргилд хүрсэн алтан шаргал үстэй гоо бүсгүй шиг харагддаг хүн байсан. Гэхдээ 2022 оны 4-р сарын 3-нд тэр өдөр түүний хийсэн санаатай байсан эсгээс үл хамааран нэг үйлдэл нь түүний найз залуугийн амийг аваад өөрийнх нь олон жил хөдөлмөрлөж босгосон бүхнийг нуруу унгаах эхлэл болсон. Мэдээж сошиал медиа дээр харагддаг тэр төгс амьдралын цаана өөр олон зүйл нуугдаж байсан нь хожим ил болж энэ хэрэг олонний анхааралд орсноор түүний сэтгэл түгшээсэн зан авир үйлдэлүүд илүү тод харагдаж эхэлсэн юм. Найз залуугийнх нь цаг бусаар нас барсан хэрэгт Кортни үнэхээр буруутай байсан уу? Эсвэл үүнээс өөр түүх байгаа юу? Тэр хэрэг гарсны дараа яг юу хийсэн болох талаар одоо хамтдаа мэдэж авцгаана. Өнөөдрийн хэрэг бол алдар нэр, мөнгө, хайр, санхүүгийн эрх чөлөө бүгд нэг дор байсан ч эцэст нь бүх зүйл нуран унсан түүх. Эхлэхээс өмнө сануулхад энэ суваг дээр 7 хоногтоо би хид хідэн удаа гэмт хэргийн түүхүүд хүргэдэг. Тэм төрлийн контент таалагддаг бол subscribe хийж сувгийг маань дэмжээрэй. Ингээд хэргийн гол хүн болсон Courtney Clancy-гийн тухай мэдэж авцгаая. Тэр 1996 оны 4-р сарын 21-нд Техас мужид төрсөн. Түүний ээжийг Дебора, аавыг нь Ким гэдэг. Гэр бүл нь дунджаас дээш санхүүгийн боломжтой байсан болохоор хүүхдүүдээ бол өсгөхөд ямар нэг саад байгаагүй. Кортни болон түүний эгч Морган хоёр багасаа л хүссэн бүхнээ авч өссөн. Аав нь санхүүгийн зөвлөхөөр ажилладаг байсан. Кортни багасаа л спортод сонирхолтой, хүл бөмбөг, гимнастик, волейбол, усанд шумбалт, морь унах гэх мэтчлэн олон төрлийн спортоор хичээлдэг байсан юм байна. Мөн тэр спортоос гадна урлагт ч сонирхолтой, театр, бүжиг, жүжиглэлтэнд дуртай байсан болохоор 13 настайгаас л энэ чиглэлийн хичээлүүдэд мөн хамрагдаж эхэлсэн. Энэ олон сонирхол дундаас ахлах сургуулиас эхлээд илүүтэйгээр фитнест анхаарч эхэлсэн юм байна. Насанд хүрээд Кортни мэрэгжлийн фитнесийн дасгалжуулагч болж хүндийг үргэлтийн хэд хэдэн тэмцээнд хүртэл төрүүлж байсан. Түүний хувьд коллежид сурах нь түүнд тохирох зам биш гэж шийдээд сургууль орхиод фитнес болон сошиал медиа дээр төвлөрч эхэлсэн. Ингээд тэр Instagram дээр пост оруулахад хүмүүсийн анхаарал их татаж байгааг анзаарсан. Үргэлжлүүлээд тэр YouTube, моделийн агентлагууд, Playboy зэрэг платформудтай хамтраад Лос Анжелес руу нүүгэж сошиал медиад улам илүү танигдаж эхэлсэн. 2016 онд OnlyFans платформ анх гарч ирэхэд тэр үүнийг шинэ боломжоо гэж харсан. OnlyFans дээр тэр контент байршуулж эхэлснээр түүний орлого огцом өссөн, бүр 3 сая гаруй доллар олсон гэж тооцогддог. Зөвхөн 2020 онд 1 сая гаруй доллар, 2021 онд 1.8 сая долларыг олсон нь түүнийг маш богино хугацаанд маш өндөр орлоготой болсон гэдгийг харуулж байгаа. Иймдээч Courtney Clancy олон хүний мөрөөддөг амьдралд хүрсэн хүн юм шиг харагдах болсон юм. Тэр үед тэр бүсгүйд алдар нэр, мөнгө, амжилт бас маш дэмждэг гэр бүлгээд бүх зүйл нь байсан. Дээрээс нь уламжлалт ойлголтоор бол тэр үнэхээр үзэсгэлэнтэй карьераа дээд зэгтээ хүргэсэн залуухан эмэгтэй байсан. Түүний ажиллаж байсан салбар амьдралын хэв маягийн хүн бүрийн мөрөөдөл биш байж боловч байсан байр сууриа бодоход тэр үнэхээр гайхалтай их мөнгө олж байсан гэж хэлж болно. Бүр илүү ихийг хүсвэл боломж нь ч нээлттэйсэн. Гэхдээ түүнд нэг зүйл л дутуу байсан нь хайр. 2020 онд бүх зүйл яг өсөж эхэлж байсан тэр үед тэр дутагдж байсан хайр нь түүний амьдралд орж ирсэн. Тэр үедээ тэр анх нэг залуутай танилцсан. Нэрийг нь Кристиан Обумсели гэдэг. Ойр дотных нь түүнийг Тоби гэж дууддаг юм байна. Тоби 1994 оны 4-р сарын 12-нд төрсөн. Мөн Кортни шиг Техасын Даллас хотод өссөн. Тэр дунд сургууль байхаасаа сагсан бөмбөг, хүл бөмбөгт маш их сонирхолтой байсан юм байна. Plano East Senior ахлах сургууль гэдэг сургуульд сурч байх үедээ түүний авьяас хамгийн гол нь зан чанар нь илүүтэй тод харагдаж байсан гэдэг. Түүний засгалжуулагч нь Тобиг үргэлж инээмсэглээд бусдад туслахад бэлэн асар их хөдөлмөрч тийм хүн байсан гэж дурсдаг.
Сүүлийн жилүүдэд тэр харин маш зөөлхөн, халамжтай, хүмүүст амархан таалагддаг нэгэн болж төлөвшсөн гэж ойр дотных нь ярьдаг. Ажил карьерийн хувьд бол мөнгө олох зорилготой крипто болон хувьцааны зах зээл рүү тэр эрт орсон юм байна. Хажирхалтай нь тэр энэ тал дээр үнэхээр амжилттай байж чадсан. Өөртөө хангалттай сайн орлогыг бүрдүүлж чадсан. Тоби анх Кортнитой танилцахдаа бараг л шууд дурлчихсан. Харин Кортни ч гэсэн адил мэдрэмжтэй байсан учраас тэд хэдхэн 7 хоногийн дотор л маш хүчтэй халуухан харилцааг эхлүүлсэн. Гаднаас нь харж байсан хүмүүсийн ярьснаар бол ихэнх үедээ бүх зүйл нь сайхан байсан. Тэд хамтдаа маш хөгжилтэй, жаргалтай, үнэхээр хайр дурлалд буцарч байгаа хосууд шиг харагддаг байж. Гэхдээ хэдхэн сарын дараа бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Топик өмнө нь таньдаг хүмүүс түүний зааш, огцом өөрчлөгдсөнийг бол анзаарсан. Өмнө нь бол маш их инээмсэглэж, эрч хүчтэй байсан тэр залуу одоо харин илүү стресстэй, дуу цөвтэй, тотогшоогоо болсон нь ажиглагдсан байна. Үүний шалтгаан нь Кортнигийн зам байдлаас болсон. Тэр харилцаанд улам бүр хяналт тавьж эхэлсэн юм байна. Жижигхэн зүйл дээр хүртэл уурлаад Топик найзуудаас нь хүртэл тусгаарлаж эхэлсэн. Удалгүй энэ харилцаа зүгээр нэг маргалдах төдий биш болоод бүр хашгирч хэрүүлэн байн гардаг зүйл болж хувирчихсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бие махбодын хүчирхийлэл хүртэл илүү тод илэрч эхэлсэн юм байна. Эхэндээ цээж мөрлүүн цохох төдий байсан ч энэ нь улам дортож залуу руу тэр улам бүр хүчтэй атаклах болсон. Кортнигийн карьер өсгийн хэрээр Тоби харин түүний яг л хувийн туслах шиг болчихсон. Үргэлж хамт аялалд явсан, ажилдаач байсан, түүний шаардлагад нийцүүлж хөдөлж байсан. Гаднаасаа харахад Тоби энэ байдалтай дуртай мэт байсан ч үнэндээ тэр байнга түүний хажууд байснараа бүх дарамт хүчирхийлэлд илүү их өртөж байсан гэсэн үг. Кортнид өөр асуудлууд ч мөн байсан юм байна. Тэр бар, клубт байнга явдаг, ер нь тийм шоуч амьдрал дуртай, арх хэрэглэх нь нэмэгдхийн хэрээрээ түүний зан авирч улам тогтворгүй болж эхэлсэн. Тэр үедээ Кортни Тобигийн эсрэг маш их асуудалтай байсан нь илт харагдаж байсан. Ялангуяа арх ухаараа өөрийгөө хянаж чаддаггүй байсан. Энэ нь мэдээж түүний хийсэн үйлдэлүүдийг зөвтгөх шалтгаан бол биш. Түүний хариуцлагагүй байдал нь 2 удаагийн согтуугаар машин жолооцсон хэрэг дээр нь хүртэл нотлогдсон. 2021 оны 7 дугаар сард Лас Вегаст нэг ноцтой хэрэг гараад цагдаа нарыг дуудсан юм байна. Учир нь Кортни Тобигийн толгойроо шил шидсэн хэрэг гарсан. Цагдаа ирээд энд юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд тэр юм жаахан хэтрүүлчихсэн юм а гэж хариулсан. Түүнээс өмнө нь баривчлагдаж байсан эсхийг нь асуухад тийм гэж хэлсэн. Ямар шалтгаанаар баривчлагдсан бэ гэхэд согтуугаар жолоо барьсан гэж хариулсан. Ягаад цагдаа дуудсан бэ гэхэд бид жаахан чанга маргалдаад өрөөнд юм эвдчих байгаа гэж айсан. Өмнө нь манай гэрт ийм юм болж байсан. Би найз залуу руугаа шил шидсэн юм а гэж тэр хэлж байсан. Гэхдээ тэр зарим зүйлээ санахгүй байсан учраас цагдаа дотгошоогоо орж харсан. Цагдааг өрөөнд очиход шалаар хагарчихсан шилнүүд байсан. Энэ шилнүүд хаанаас унсан бэ гэж асуухад би мэдэхгүй байна, юу ч санахгүй байна гэж хэлсэн. Эцэст нь Кортник 12 цаг саатуулсан ч Тоби гомдол гаргаагүй түүнийг суллуулахыг хүртэл гуйсан байдаг. Кортни цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ бүр би өөрөө дуудсан гэж хүртэл худал хэлсэн байна. Магадгүй өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй гэж оролцсон баг. Энэ удаагийн цагдаа дуудсан хэрэг дээр бол тэр өөрөө шил тавг өмнө нь шидэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь баримт болоод үлдсэн. Удалгүй энэ хоёр хос амьдралаа шин шатанд гаргах шийдвэрийг гаргасан юм байна. Тэд Техасаас нүгээд шинэ хотод амьдрахаар төлөвлөсөн. Тоби Лондонд амьдрах мөрөөдөлтэй байсан ч Кортнигийн сонголт нь харин Майами хот байсан. Эцэст нь үргэлжлэл бүсгүйн зүв байх ёстой юм шиг түүний хүсэл биелээд Кортнигийн хүсэлээр Майами хот руу тэд нүүсэн. 2022 оны 1-р сард тэд Техасын Остин хотоос 1100 милийн зайтай Майами хот руу нүүсэн. Майами тансаг амьдрал, шөнийн амьдрал, халуун дулаан уур амьсгалтай хот гэдэг болохоор залуу баян хүмүүсийн хувьд бол яг тохирсон газар гээгддэг. Кортни энэ үедээ
аль хэдийнэ их хэмжээний орлого олдог болчихсон байсан болохоор тэдний амьдрах байр нь хүртэл түүний санхүүгийн хүчийг харуулсан. Тэд Beverly Terrace дахь нэгэн тансаг орон сууцанд байрлаад хотын төвөөс ердөө километр гарны зайтай л амьдарч эхэлсэн. Тэр байр нь 3 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, Майами хотын зүүн талд байрладаг томоохон далайн булан болох Бискейн булан руу харсан гайхалтай үзмжтэй тийм тансаг байр байсан. Мөн хамгийн гол нь сарын түрээс нь $10,000 Монгол мөнгөөр бол 35 сая төгрөг. Кортни бүр энэ түрээсийг өөрөө төлж байгаагаараа бахархаад Тобиг заримдаа хэрвээ чи зүв биш байвал чамайг би хөөчгөж чадна шүү гэж хүртэл хэлдэг байсан гэдэг. Гэхдээ Майамид нүүснийхээ дараа Кортнигийн асуудалтай зам байдал нь улам бүр хүчтэй болж эхэлсэн. Кортни Майамид ирснийхээ дараа л удалгүй тэр хавийн клуб баарнуудад танигдаж эхэлчихсэн. Ер нь түүнийг хараад л шоучан нөгөө эмэгтэй явж байна гэж мэддэг болсон. Архитарс шоу цэнгэнтэй зэрэгцээд түүний нөгөө аашинч улам дортчихсон. Тэр муухай аашаа бүр илт харуулж эхэлсэн. Win Miami нэртэй подкастт тэр нэг удаа оролцож байхдаа энэ тухайгаа ч илэн далангуй ярьсан байна. Тэр өөрийгөө токсик буюу хортой зан авиртай хүн гэдгээ хүлээн зөвшөөрөөд хин нэгэнд захирагдах, хянуулах дургу гэдгээ бардам хэлсэн. Тэр тухайн подкастад оролцож байх үедээ би зөвхөн баян хар залуустай болцдгоо гэж хэлсэн. Түүнээс чи хянуулах дуртай юу гэхэд би заримдаа орондоо бол магадгүй харин бодит амьдрал дээр бол хинч надад юу хийхийг минь заахад бол дургүй гэж хариулсан. Подкастын үеэр хүмүүс хүртэл түүний хандлагыг анзаараад чи харилцаандаа хитрхи хянах гад байдаг тийм эмгэгтэй юм биш үү гэж хүртэл асуусан байдаг. Ингэжэл Майамид ирснийхээ дараа Тобигийн хувьд Кортни зөвхөн сэтгэл зүйн төдийгүй бие махбодын хувьд ч бүрэл аюултай хүн болж хувирсан байна. Бүр өөрөө энэ байдлаа хөгжилтэй юм шиг хүлээж авч аягалдаг болчихсон. Жишээ нь тэр Тобиг харааж доромжлон, арьс өнгөөр доромжилсан үг хүртэл ашигладаг. Гэрхтээ болон зочид буудлын өрөөнд хамтдаа байхдаа юм авч шидэж эвдлэн Тобигийн хувцсыг тагтнаас шидэж түүнийг хөөдөг зэргээр янз бүрийн л муухай авируудыг гаргаж байсан. Нэг удаа тэр Майамид байрлаж байсан тансаг орон сууцыг бүрэн сүйдгээд дараа нь Тобиг эндээс яв гэж шаардаад бүх хувцсыг нь тагтнаас шидэж байсан гэдэг. Гэхдээ хамгийн сонин нь тэр дараа нь үргэлж уушлал гуйгаад бэлэг авч өгч муухай гаргасан зан характеруудаа үүгээр нөхөж байгаа юм шиг тийм оролдлогоодыг гаргадаг байсан. Нэг удаа Тобигийн бүх хувцсыг сүйтгэснийхаа дараа бол түүнийг тайвшруулах гээд LV брендийн чемодааны иж бүрдлийг авч өгсөн юм байна. Үнэ нь $10,000 гаруй байсан. Удалгүй олон нийтэд хамгийн их танигдсан нэг зүйл гарч ирсэн нь лифтний камер дахь бичлэг байсан юм байна. Тэр бичлэг дээрээ Кортни Тоби руу дайрч довтолж байгаа нь тодорхой харагдсан. Тоби өөрийгөө хамгаалах гээд оролдож байсан ч байдал аль хэдийн хурцдсан байж. Гэхдээ хамгийн гунигтай ч гэмээр хэсэг нь бол энэ биш. Тобигийн мессеж бичлэгүүдээс харахад тэр өөрөө маш туйлдсан, сэтгэл санааны хувьд бол маш их хохирсон байдалтай байсан нь харагддаг. Олон нийтийн өмнө болохоор цагдаа нарт хүртэл Кортниг хамгаалсаар л байсан. Яг яагаад ингэж байсныг нь бол бүрэн тодорхой хэлэхэд хэцүүч тэр түнд үнэн сэтгэлээсээ санаа тавьсаар байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Тобигийн үлдээсэн мессеж чат бичлэгүүд нь ил болж эхэлсэн. Эдгээр баримтуудаас харахад Тоби Кортнид үнэхээр гүн гүнзгий хайртай байсан нь илт байдаг. Тэр нэг гар бичмэл загталтаа Кортнид хэлэхдээ чи бол үнэхээр хамгийн илдэг мөртлөө хамгийн ядаргаатай эмэгтэй. Гэхдээ би чамайг хизээч хинээрч солихгүй. Би чиний найз, би чиний хамгийн дуртай тийм хүн, чиний насан туршийн хамтрагч, бүх амьдралаа чамд зориулж чадах хүн байхыг л хүсэж байна. Би чиний төлөө амнасаа ч өгөхөд бэлэн мөрөөдөл биелдэг гэдэгт би итгэдэг. Миний мөрөөдлийг биелүүлэхэд чи тусалж чадна гэж бодож байна. Чи бол надад хамгийн хэцүү үед ч хүч өгдөг гайхалтай хүн. Бид Остинд алхаж байхдаа би чамд нэг шүлэг уншиж өгсөн. Тэр үед би бүр уйлсан. Тэгээд чамд бүр илүү хайртай болсноо мэдэрсэн гэж бичсэн байдаг. Гэсэн ч эдгээр хайр дурлалын үгсийн цаана маш харанхуй бодит байдал байсан юм. 2021 оны 11 дугаар сард болсон
Нэг хэрүүл бүр маш ноцтой түвшинд хүрээд Кортни Тобигийн хөл рүү хутгалсан байдаг. Хэдийгээр дараа өдөр нь тэр жаахан харамссан шинжтэй байсан ч энэ нь ердөө 24 цагч үргэлжлээгүй. Тоби нэг мессежтэй бичгтээ хамгийн аимшигтай зүйл нь өчигдөр чи миний хөлийг хутгалсан. Гэсэн ч би өглөөс эрэхтэй чамтай зүгээр л харьцсан. Чиний өдрийг муухай болгохыг хүсээгүй гэж бичсэн. Би чамайг Вегаст дагуулж явсан. Чамтай хамт уусан. Бүр хар тамхи хэргэлсэн. Хөл маш их өвдөж байсан ч би чамайг юунд ч буруутгаагүй. Би чамд муухай мэдрэмж төрүүлэхийг хүсээгүй. Би зүгээр л маргааш дээрдэх байхаа гэж найдаж байсан гэж бичсэн байсан. 2022 оны 3 дугаар сард Тоби дахиад нэг мессежийг бичсэн. Хайр намайг алж байна гэж юу? Хэрвээ хутга миний нүүр нүд уруулыг гинтээсэн бол яах байсан бэ? 2 дугаар сар миний амьдралын хамгийн аимшигтай сар байлаа. Хуурам мэхлүүлсэн, дормжлуулсан, дахин гимцэн гэж. Тэр үед Тоби Кортни хоёрын харилцаа аль хэдийн муудаад дахин нийлсэн байдалтай хэд хэдэн удаа on and off явсан ч эцэст нь харилцаа нь бүрэл сүдчихсэн. Ингээд 2022 оны 3 дугаар сар гэхэд байдал бүр хяналтаас гарч эхэлсэн байна. Тэдний шинэ байр руу цагдаа 2 удаа очсон гэдэг өмнөх хэдэн сарын хугацаанд нийт 12 гаруй удаа дуудлага ирсэн байдаг. Кортнигийн зам байдал улам бүр түрэмгий болоод хэрүүл маргаан гарах бүртээ Тобиг чамайг хөөж гаргана гэж сүрдүүлдэг болсон. Гэхдээ хуулийн хувьд Тоби тэнд амьдарч байсан учраас түүнийг шууд хөөх боломжгүй байсан юм. Гэсэн ч Кортни үргэлж түүнийг хөөж зайлуулахаар оролддог байж. Бүр нэг удаа ээжигээ хүртэл дуудаж авчираад Тобиг эндээс нь явуулах орлогыг хүртэл гаргасан. Эцэст нь Кортни албан ёсоор Тобитэй харилцаагаа тасалсан юм байна. Тоби дараагийн хэдэн өдрийг байрныхаа жижиг үүдний хэсэгт буудан дээр унтаж өнгөрөөж. Тэр хэсэг нь болохоор лифтний үүдний жижиг хонгил байсан. 2022 оны 4-р сарын 1-нд Кортнигийн ээж буцаж явсны дараа тэр хоёр дахиад харилцаагаа зэгцлэх гэж оролцсон ч бүтээгүй. Түүнээс яг дараагийн өдөр нь цагдаа дахиад л Кортнигийн байранд очсон юм байна. 2022 оны 4-р сарын тэр орой Кортни ерөөсөө тайван байж чадаагүй. Орон сууцны үүдний ажилтан тэдний байранд болсон ширүүн маргааныг бол харсныхаа дараа цагдаа дуудсан байдаг. Сонирхолтой нь эхэндээ Кортни цагдаа дуудахгүй байхыг гуйж исэн юм байна. Энэ мөч хүртэл камерын бичлэг дээр хүртэл харагдсан байдаг. Гэхдээ цагдаа нар лобби руу ирсний дараахан тэр гинэд байр сууриа бүрэн өөрчлөөд өөрөө л цагдаа дуудсан юм шиг тэднийг байх ёстой мэтээр авирлаж эхэлсэн. Түүний хамгийн анхаарал татсан зүйл нь бол асуулт бүртгэхэд оролцож байнга яриаг нь таслаад байгаа байдал нэг тийм тогтворгүй зөрчилтэй хариултуудыг өгч байсан. Тэр байсан байдал нь үүдний ажилчин Маначи ярьж байсан зүйлтэй хүртэл зөрчилдсөн. Цагдаа нар та яг юу болоод байгааг тайлбарлаж өгдөө гэхэд нь Кортни би байр руугаа орох хэрэгтэй байна. Цагдаа таны байр чи хаана байгаа гэхэд Кортни би байрын дотроо байна, хинч дуудаагүй гэж хэлсэн. Манач харин энэ үед цагдаад тайлбарлахдаа энэ эмэгтэй өөр нэг залуутай хамт лифт рүү орох гэж байсан. Гэхдээ тэр үгүй битгий ор гэд гараа сунгаад зогсож байсан гэдэг. Гэхдээ үүнээс хойш байдал бүр ойлгомжгүй болсон юм байна. Манач хэлэхдээ тэр хоёр хүний харилцаа нь маш хурцтаж байсан. Тийм учраас тэр залууг нь явуулах уу гэд асуухад энэ эмэгтэй үгүй би түүнийг явуулахгүй гэж хариулсан гэж хэлсэн. Гэхдээ хэдхэн хормын дараа Кортни харин огт өөр зүйлийг ярьж эхэлсэн. Цагдаа гайхаад та яг юу хүсэж байгаа юм бэ гэхэд би түүнээс хамгаалуулах захирамж авмаар байна гэж хэлсэн. Цагдаа харин хамгаалуулах захирамж чинь шүүхийн асуудал шүү дээ. Бид энд шууд ийм зүйл гаргаж чадахгүй. Та харин шүүхээр дамжуулж ийм зүйлийг шийдэж болно гэж зөвлөсөн. Кортнигийн ярьж байгаа асуулт байгаа байдал нь дахин өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлаа ойлгохгүй байгаа юм шиг авирлаж байсан. Цагдаа залуугийн тухайд асуугаад энэ хүн танаа байранд амьдардгийм үү гэхэд Кортни тийм тэр ихэнхдээ энд байдаг гэж бол хариулсан. Тэгвэл тэр танаа хамт амьдарч байгаа хүн гэсэн үг үү? Хамтран амьдрагч чинь юм уу гэхэд тэр мөчөд бодит байдал илүү тодорхой болсон.
Тобигийн хувьд зүгээр нэг ирсэн хүн биш, анхнаасаа тэнд хамт амьдарч байсан хүн учраас ийм байдалд цагдаа шууд оролцох боломжгүй шүүхээр энэ асуудлаа шийдээрэй гэд явсан. Энэ оройны дүр зураг нэг зүйлийг бол тод харуулсан. Кортни, Тоби хоёрын харилцаа аль хэдийнэ хяналтаас бүрэн гарсан токсик, докторгүй аюултай түвшинд хүрсэн байсан юм. Хүн бүрд нэг зүйл тодорхой байсан нь энэ харилцаа ямар ч нөхцөлд цаашид үргэлжлэх ёсгүй байсан. Гэхдээ Тобигийн яг юу бодож, юу мэдэрч байсан талаар бид тодорхой мэдэж чадахгүй. Кортни өөрөө хэлэхдээ бол энэ маргаанаас ердөө хэдхэн цагийн дараа тэд хоёр дахиад эвлэрсэн байна. Харин маргааш өдөр нь цагдаа нар дахин энэ байранд дуудагдсан. Харин энэ удаад болсон зүйл нь эргэж засах боломжгүй эргэлт буцалгүй үйлдэлт байсан. 2022 оны 4-р сар тэр өдөр цаг агаар маш шуургатай орой болох төгсөн цаг байсан. Оройн 4 цаг 57 минут 5 цагийн орчимд яаралтай тусламжийн төвд нэг аимшигтай дуудлага ирсэн. 911-ийн дуудлагт хадагтай намайг сонс, та уцаа битгий таслаарай, надад хаягаа хэлээч гэсэн үгс сонсогдсон. Тэр миний гарыг цээж рүүгээ шургуулчихлаа. Би гараа мэдэрч чадахгүй байна гэж хэлэхэд 911-ийн оператор юу гэсэн үг юм бэ? Хаягаа хэлээч гэж хэлсэн. Харин бүсгүй манай найз залуу тэр өхөөж байна гэж хариулсан. Цагдаа түргэн тусламжийнхан дуудлагын хаягаар яарвчлан очсон. Тэнд тэд аимшигтай дүр зурагтай тулгарсан Тоби цээжиндээ хутгалуулсан байдалтай их хэмжээний цус алдаж байсан юм. 911-ийн дуудлага дээр түүний хоолойнд сонсогдсон айдас тэр аль хэдийн амьдралынхаа төлөө тэмцэж байсан гэдг нь мэдрэгддэг. Тобиг Кортнигийн гар дээр хөвтөж байх үед нь бол олсон юм байна. Орон сууцыг шалгаад үзэхэд цусны уул мөр маш их байсан. Шалан дээр, галтгооны хэсэг дээр, унтлагын өрөөнд, угаалгын өрөөнд, бүр зочны өрөөний арын хэсэгт хүртэл цус тархсан байдалтай байсан. Энэ нь болохоор нэг зүйлийг тод харуулж байсан. Хохирогч хэсэг хугацааны турш маш их цус алдаж байсан. Кортник орон сууцны гадна суулгаад цагдаа нар харин тусгаарласан. Гэрчүүдийн ярьснаар бол тэр үед Кортни цусанд будагдчихсан байдалтай байсан ч хачирхалтай нь нохоогоо тэврээд үнсээд байж. Тобигийн хувьд бол харин яаралтай эмнэлэг рүү хүргэгдсэн. Гэхдээ цус их алдаж байсан болохоор амьд үлдэхийн төлөөх тэмцэл секунд бүр чухал болж байсан гэдэг. Кортни аль хэдийн түүнийг хутгалсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохоор цагдаа нар түүнийг шууд байцаалтанд авч явсан. Тэр өмгөөлөгчгүйгээр ярилцахыг ч зөвшөөрсөн. Дараагийн 4 гаруй цаг үргэлжилсэн байцаалт нь бол маш эмх замбраагүй ойлгомжгүй сэтгэл хөдлөл ихтэй болсон. Кортни байцаалтын эхэнд маш их сандарсан будилсан ууртай сэтгэл хөдлөлтөө автсан байсан нь ил байсан. Тэр болсон зүйлийн тухай ярихдаа бүх зүйл бүдэг баадаг, яг юу болсныг би сайн санахгүй байна гэж тайлбарласан. Цагдаа нар түүнээс болсон явдлыг ойлгох гэж оролдож байсан ч яг үнэндээ бол тэр өөрөө ч тодорхой тайлбарыг өгч чадаагүй. Түүний яриа болохоор нэг тийм тасалдсан байдалтай, нэг болохоор уурлаад, нэг болохоор уйлаад дахин зөрчилдсөн зан характер илэрч байсан. Түүний ярьсан хувилбараар болохоор тэр өглөө нь Тоби, Кортни хоёр бол эвлэрсэн байсан. Тоби өдрийн 1 цаг 15 минутын орчимд гадагшаа алхаад толгоогоо цэгцлээд ирьегээд гарсан байна. Кортнигийн хувьд бол энэ хооронд ээжтэйгээ яриад угаалга үлдээд TikTok болон YouTube дээр видео үзэж байсан. Оройны 4 цагийн орчимд тэр Instagram дээрээ лайв хийсэн гэдэг. 4 цаг 33 минутанд лайва дуусгаад удалгүй Тоби гарч ирээд Subway хоол авчирсан гэж мэдүүлсэн. Гэхдээ яг энэ мөчөөс хойш бүх зүйл дахин өөрчлөгдөж эхэлсэн. Учир нь Кортнигийн хэлснээр тэр дахин уурлаж эхэлсэн байна. Тоби Кортнитэй өөрийн лайв локейшнаа хуваалцгаа болсон байна. Кортни Тобид итгэдэггүй байсан болохоор лайв локейшнаа явуулаа гэж байнга хэлдэг. Энэ нь тийм том асуудал болчихсон. Лайв локейшныг зарим хосууд аюулгүй байдлын үүднээс ашигладаг бол зарим нь бие биенээ байнга хянах зорилгоор ашигладаг гэдгийг манай сонсогчид мэддэг байх. Эцэст нь Тоби өөрийн лайв локейшн байршлаа Кортнитэй дахин хуваалцсан ч
Түүнийг Кортнигоос муу адил хийхийг хүсгэд Кортни харин татгалзчихсан. Дараах болсон зүйлс нь бол зөвхөн Кортнигийн өөрийн хэлсэн хувилбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүний хэлснээр бол Тоби түүнийг хоолойноос нь багал зуурдаад шалан дээр түлхсэн гэж мэдүүлсэн. Дараа нь Кортни ээж рүүгээ залгаад тусламж хүссний дараа Тоби бүр илүү уурлаж эхэлсэн гин. Тобиг Кортни руу уурлаад дайрч ирэхэд нь Кортни харин гал тогооныхоо хутгийг аваад ойртож ирж болохгүй гэж хашгирсан. Гэхдээ Тоби зогсоогүй. Энэ үед нь Кортни хутгаа түүн рүү шидсэн гэж мэдүүлсэн. Кортни хэлэхдээ би хутга авсан надаас хол бай гэж хэлсэн. Тэгээд би зүгээр л шидчихсэн гэж хэлсэн. Цагдаа яагаад шидсэн, яаж шидсэн бэ гэж асуухад Кортни зүгээр л шидчихсэн гэсэн. Цагдаа дээрээс нь үү эсвэл хажуугаас нь үү гэж асуухад Кортни яг үнэндээ зүгээр л шидэд хаячихсан гэж хариулсан. Тэр өөрийн үйлдэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байнга зөрчилтэй хариултуудыг өгч байсан. Хамгийн анхаарал татсан зүйл бол Кортни яаралтай тусламж дуудахын оронд эхлээд ээж рүүгээ залгасан явдал. Энэ хугацаанд 13 минут бүр өнгөрсөн. Тоби маш ихээр цус алдаж байсан тийм чухал үед тэр түргэн тусламж дуудахын оронд ингэж ээж рүүгээ залгасан юм байна. Байцаалтын үеэр тэр өөрийгөө зөвдөх гэж оролцсон. Би тэр үед маш их сандарсан байсан гэж хэлсэн. Тэр мөн цагдаа дуудсан өмнөх шөнийн явдлыг шаардлагагүй зүйл байсан гэж тайлбарлаад Маначийг буруутгах гэж оролдсон. Байцаалтын явцад тэр бүр өөрөөсөө хүртэл асуусан байдаг. Хутга шивдсэн явдал маань зөв байсан уу? Би мэдэхгүй байна гэж хүртэл ярьсан. Би үнэхээр айсан байсан. Гэхдээ энэ зөв байсан эсэхийг би мэдэхгүй байна гэж тэр хэлсэн. Байцаалт дуусснаас 2 цагийн дараа аимшигтай мэдээ ирсэн. Тоби эмнэлэгт хүргэгдсэн ч оройн 5 цагийн орчимд түүний амьсгал нь зогссон. Тоби харамсалтайгаар шархаа даалгүй нас барсан. Тобигийн гэр бүл найз нөхөд энэ мэдээг сонсоод мэдээж ертөнцөнд нурчих шиг л болсон. Энэ үйл явдал огт хэний ч төсөөлж хүлээгээгүй гэнэт болсон эмэг нэлтэй хэрэг байсан. Тэр гэр бүлийн залуухан төлөөхөн зан авиртай Тоби гэдэг хүн нэг мөчөд хүчирхийлэл донд ингэж амь насаа алдсан. OnlyFans модель байсан Кортнигийн нэр энэ аллага үхлийн шалтгаанд холбогдох үед олон хүний анхаарал огцом нэмэгдсэн. Удалгүй түүнийг сэтгцийн үнэлгээнд хүртэл оруулсан байдаг. Энэ хууль нь яаралтай сэтгцийн тусламж шаардсан тохиолдолд хэрэглэгддэг Baker Act гэж нэрлэгддэг юм байна. Хамгийн гайхмаар зүйл нь 2 хоногийн дараа тэр эмээлгээс гараад дахин гадуурт амьдралдаа буцаж орсон. Мөрдөн байцаагчид үүнийг гэр бүлийн маргаан гэж үзээд Кортниг өөрийгөө хамгаалсан байж магадгүй гэж дүгнсэн юм байна. Ингээд тэр ямар ч ял шийтгэлгүйгээр суллагдсан. Энэ шийдвэр мэдээж Тобигийн гэр бүлд асар том цохилт болсон. Тэдний явдлыг шударга бишээ гэж үзээд шууд өмгөөлөгч хөслөөд тэмцэж эхэлсэн. Тэдний хувьд бол нэг зүйл маш тодорхой байсан. Тоби бол хохирогч. Гэхдээ үнэн зөвийг шүүхтэр нотлох нь амаргүй, урт бөгөөд хүнд зам. Энэ бүхний хажуугаар Кортни өөрөө огт зогсоогүй. Тэр дахин хуучин амьдралдаа ороод найзуудтайгаа бүр уулзаж, ууж, зугаарцаж эхэлсэн. Тоби нас барснаас ердөө 2 сарын дараа тэр Техас руу нүгээд гэр бүлтэйгээ ойр байхыг сонгосон. Тэндээ Кортни $1.4 сая үнэтэй тансаг байшин худалдан авсан. 278 м² хэмжээтэй энэ байшинд нь 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө, халуун ван, том тагтнууд байсан. Үүнээсээ гадна тэр $1.2 сая аавынхаа данс руу шилжүүлсэн. Энэ үйлдэл нь түүнийг санхүүгийн хамгаалалт хийж байна гэж тайлбарлагдсан. Энэ хэргийг бол хүмүүс өөр өөрийн зүгээс харж байсан. Зарим нь үүнийг өөрийгөө хамгаалсан гэж үзсэн бол зарим нь энэ байдлыг илт хүчирхийлэл эмгэнэлтэй залуугийн үхэл гэж харсан. Энэ явдал Кортни Клэнигийн амьдралыг бүрэн өөрчилсөн. Тэр үедээ Кортни аль хэдийн хэтрүүлэн архи удаг болсон байсан. Гэхдээ Тоби нас барсны дараа түүний энэ муу зуршлууд бүр хяналтаас гараад улам дамжирсан юм байна. Удалгүй түүнийг Хавай дахь цэргийн засах төвд хэвтүүлсэн гэдэг. Тэр тэндээ хэдэн 7 хоногийн турш
Мансууруулах бодисын хамаарал болон сэтгэл зүйн гэмтлийн эмчилгээ хүртэл хийлгэж байсан. Харин 2022 оны 8 дугаар сарын 10-нд одоогоос 4 жилийн өмнө нэг үйл явдал болсон. Тэр өдөр Кортник 2 дугаар зэргийн хүн амны хэрэгээр байрвчилсан. Прокуроруудын ярьж байснаар бол түүнийг байрвчилахад ийм удаан хугацаа орсон шалтгаан нь тэд зөвхөн нэг л боломжтой байсан. Тиймээс бүх нотлох баримтаа бүрэн цуглуулж байж л хөдлөх хэрэгтэй гэж бодсон нь тэр байсан гэж ярьсан. Мөн тэдэнд үнэхээр хүчтэй нотлох баримтууд байсан нь тодорхой болсон юм. Үүнд нь юу багтаж байсан бэ гэхээр Кортни Тоби руу дайрч байгаа лифтний камерын бичлэг, Тобигийн үлдээсэн захидал, аудио бичлэгүүд хоорондоо солилцсон 12,000 гаруй мессежүүд. Мөн түүний өмнөх хүчирхийлэлтэй холбоотой хэрэгч ил болсон. Жишээлбэл 2021 оны Лас Вегаст гарсан гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, өмнө нь хамтрагчаа хутгалах гэж оролцсон гэх мэдээлэл 2017 онд алдарт бодибилдер Шон Роденийг гэмтээсэн гэх хэрэгүүд багтсан. Зарим найзууд нь хүртэл Кортник үргэлж түрэмгий талдаа хүн байсан. Харин Тоби бол зүгээр л тайван байлгахыг хичээдэг маш сайн залуу байсан гэж мэдүүлсэн. Хамгийн хүчтэй нотлох баримтын тухайд бол шүүх эмнэлгийн дүгнэлт гэж үзсэн. Тэр дүгнэлтээр болохоор Тобигийн шарх нь Кортнигийн хийсэн шиг хол зайнаас шидсэн хутгаар үүсэх боломжгүй гэж тогтоогдсон. Харин шархны гүн, чиглэл нь гээд яг ойрын зайнаас зориуд хутгалсан байсныг илтгэж байсан. Мөн түүний цээжин дээр Кортнигийн нэр шивээстэй байсан нь энэ хэрэгт бүрч эмгэнэлтэй байдлыг нэмж өгсөн. Кортни харин өөрийгөө хамгаалах гэж оролцсон гэж мэдүүлсэн ч түүний биед ямар ч ил харагдах гэмтэл илрээгүй байсан нь эргэлзээг улам нэмэгдүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэрэг хэвлэл мэдээллийн бол анхаарлын төвд улмал орсоор байсан. Мөн нас барсан ч Тобигийн үлдээсэн нууц бичлэгүүд энэ харилцааны жинхэнэ дүр зургийг улам тодруулж өгсөн. Тоби энэ бүхнийг нууцаар бичлэг хийж үлдээсэн байсан юм. Тэр зочид буудлын лобби дээр тэдний маргалдаж байгааг хүртэл бичиж авсан байдаг. Тэр Кортник өөрийг нь цогсон тухай дурдах үедээ Кортни гэнэт дуугаа намсгаад чи дуугүй байгаач гэж амыг нь дарсан мэт чимээ сонсогдсон. Яг л хэн нэгэн сонсчихгүй гэж айж байгаа мэт үйлдэл. Ингээд Кортни баривчлагдсны дараа энэ хэрэг улам олонний анхааралд орсон. Орчин үеийн хамгийн хүлээгдэж байгаа шүүх хурлуудын нэг болж хувирсан байдаг. Түүний өмгөөлөгч тал болохоор анх энэ бүх нотлох баримтыг олон нийтэд ил болгохгүй байх хүсэлтийг гаргасан ч шүүгчийн хувьд харин татгалзсан. Мөн Тобигийн нууцаар хийсэн бичлэгүүдийг ч хориглох гэж оролдсон ч тэр хүсэлт нь мөн адил няцаагдсан. Хэдийгээр Тоби 2022 онд одоогоос 4 жилийн өмнө амиа алдсан ч Кортни Кленигийн хэрэг харин олон жил сунжраад мөрдөн шалгалт маргаантай шүүхийн ажиллагааны дараа өнөөдөрч бүрэн дуусаагүй байна. Тэр 2022 оны 8 дугаар сард Хавайд баривчлагдсанаас хойш хоригдож байгаа 2 дугаар цэргийн хүн амны хэрэгт буруутгагдсан хэвээр шүүхээ хүлээж байна. Прокурор түүнийг санаатаагаар хохирогчийг хутгалсан гэж үзэж байгаа бол өмгөөлөгчд нь энэ бүхнийг өөрийгөө хамгаалсан үйлдэл гэж тайлбарласан хэвээр байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр түүний шүүх хурал олон удаа хойшлогдоод одоогоор хамгийн сүүлд гарсан төлөвлөгөө хугацаагаар бол энэ оны 4-р сарын сүүлээр буюу удахгүй болно гэж товлогдсон байгаа юм байна. Хэрвээ гин буруутай тогтоогдвол тэр удаан хугацааны хорих ял сонсон бүх насаараа эсвэл 16-аас дээш жилийн ял авах эрсдэлтэй. Энэ хэрэг өнөөдөр хүртэл нэг том асуултыг үлдээж байгаа. Энэ үнэхээр өөрийгөө хамгаалсан үйлдэл байсан уу? Эсвэл Кортни зүгээр л уурандаа хүч хэрэглээд Тобиг зүгээр байхад нь хутгаар хөнөөчихсөн үү? Шүүгчид энэ хэргийг юу гэж эцэслэн шийдэгдэх нь удахгүй болох шүүх хурлаар шийдэгдэнэ. Энд хүрээд өнөөдрийн бичлэг өндөрлөж байна. Тоби яагаад амиа алдсан гэж та нар бодож байна? Өөрийн сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Мөн энэ хүртэл дуустал сонссон бол зүрх үлдээж мэдэгдээрэй.